Сайн байцгаана уу хүнд үзэгчдээ. Өнөөдөр манай дефакто нэвтрүүлгийн зочноор Цэрэн Надимдийн булган жаргал зэвсэгс хүчний 011-р ангийн техник ашиглалтын ахлах багш хошууч. За ийм хүн оролцож байна. Цэрэн Надимдийн булган жаргал зэвсэгт хүчний 011-р ангийн техник ашиглалтын ахлах багш хошууч. Үндэсний Батлан хамгаалгын их сургуулийн цэргийн дээд сургуулийн автентийн хэмт суралцаж автын алба ашиглалтын инженер мэргэжлэр төгссөн. 2005-аас 2006 онд зэвсэгт хүчний 326 дугаар ангид 57 мм зенитийн бууны навчиг оператор салааны захирагчийн орлогчоор хугацаа цэргийн алба хаасан. Дорноговь аймгийн Зүүнбаянд байрлах зэвсэгт хүчний 336 дугаар ангид тээврийн салааны захирагч. Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлд засварын хөдөлгөөний хэрэгслийн агуулгын дарга. Зэвсэгт хүчний 089 дугаар ангид ашиглалтын инженер. Зэвсэгт хүчний 015 дугаар ангид арт талын даргын орлогч. Зэвсэгт хүчний 303 дугаар автотехникийн албаны дарга, зэвсэгт хүчний 340 дугаар ангид захирагчийн зэвсэглэл техник хариуцсан орлогчоор ажиллаж байсан. 2013 онд Афганистан улсад явагдсан тогтвортой эрхчлөө энхийг дэмжих үйл ажиллагааны 8 дугаар ээлжинд мотобуудлагын салааны захирагч. 2017-оос 2018 онд Судан улсад явагдаж буй UNMIS энхийг дэмжих үйл ажиллагааны 7 дугаар мотобуудлагын батальоны хангалт үйлчилгээний ротын тээврийн салааны захирагчаар үүргээ амжилттай гүйцэтгэсэн. За энэ хүнийг нэвтрүүлэгтээ өрсөн гол шалтгаан бол ийм ном бичсэн хүн байна. Та өөрийгөө жолооч гэж бодож байна уу? Энэ номныхоо нэрнээс нь ахуулаад тэр дотор нь байгаа агуулгууд нь болохоор эн чинь нэрийн үйлээ гэмээр юм бодогдуулсан тийм ном байна. Жишээлбэл одоо 24 оны байдлаар Монгол улсад 1 сая жолооч, 1.3 сая автомашин хэрэгслүүд байна гэж хэлж байгаа. Тэгээд жил болгоно 50 мянган шинэ жолооч сургадаг. За энэ сургаж байгаа багшийн нэг нь бас энэ хүн өөрөө цэргүүдийг сургадаг гэж хэлэхэд болно. Тэгээд энэ ном дээр орсон санаанууд тэгээд ер нь бол одоо манай залуучууд шинэ жолооч нар бол заавал анхаарах ёстой ийм ном байх юм. Тэгээд одоо энэ тухай бид одоо ингээ ярья гэд би энэ хошуучийг урьсан байгаа гэж. За хоёул ихэд өнөөдөр баярлалаа манай нэвтрүүлэгт орсон. Маш баярлалаа. За хоёул юуны өмнө ихлээд яг саяын тоо баримтын тухай ярив. Ер нь та энэ Монгол улсын жолооч нарын маань бэлтгэл ямар байна? Аваар осол их гарч байна. Энэ ихлээд хоёул юу болоод байгаа тухай ярив. Өнөөдрийн байдлаар бол одоогийн байдлаар манай орны нийт 400 гаруй авто сургуулиуд жилдээ 60 орчим мянган жолооч бэлтгэж байгаа. За түүнээс үндсэндээ хамгийн зам тээврийн ослын одоо шалтгаан бэлтгэж байгаа сургалтын тухайд бол тийм. Зам тээврийн ослын тухайд болохоор нийтдээ 600 орчим хүн нас бараад 20 орчим мянган зам тээврийн 20 гаруй мянган зам тээврийн осол бүртгэгдээд нийт жилдээ. Тэнгүүт бас бүртгэгдээгүй тоонууд бас маш их байгаа гэж байгаа. Одоо хөдөөх ярьч гэдэг юм уу эсвэл байрны гадаач гэдэг юм уу. 5-600 гаруй нас барж байгаа. 50-60 мянгаар бэртэж гимтэж байгаа шүү дээ. Бэртэж байгаа. Мөн тээврийн хэрэгслийн одоо шинээр орж иж байгаа тээврийн хэрэгслийн тоо болохоор үндсэндээ жилдээ нэг 70 гаруй мянга орж иж байгаа шүү. Нэмэгдэж тий. Суудлын автомашинаас одоо трак тээврийн хэрэгсэл хүртлээ. Тий. Тэгэхээр хоёулаа энэ статистикийн цаана жолоочдын маань сургалт бэлтгэл ямар байгаа тухай тэр өнцгөөс нь харж ярих гэдэг. Тий. Таны бодлоор энэ ямар байна вэ гэж. Яг уу манай одоо хувийнч төрийнч жолооны сургалтууд яг нэг хөтөлбөрөөр нэг арга зүгээр нэг журмаар л бид сургалтыг явуулдаг. Хөтөлбөрт юу заасан байдаг вэ гэхээр зөвхөн Б ангиллыг жишээлбэл 76 цагийн дүрм онол 32 цагийн жолоодлого нийтдээ 108 цагийн сургалт гэж үздэг юм бол ажлын одоо 10 бүтэн 14 өдөр болж байгаа. Түүнийг ингээд 21 хоногт үндсэндээ тэр хөтөлбөрийн сургалтад хангагддаг гэсэн. Тэр дотроо техникийн онлын багш нь бол би гэсэн. Онлын хичээл нь 22 цаг байгаа. Түүнд оногдож байгаагийн
техник ашиглалт гээд бусад хөтөлбөрүүд хичээлүүдэд хасгаар 2 цаг нь аюулгүй жолоод онол зүй гэж байна. Түүнийг одоо нэг эмэгт гэж нэг юм ном болгох гэж оролцсон байна. Тэгээд яг барих цаг нь хэд вэ? Автомашин жолоодох цаг нь 32 цаг. 32 цаг. 32 цагийн 14 цаг нь хотын жолоо. За. Хотын жолоо би өдөр шөнө ингээд дотроос тусдан сална. 16 цаг нь талбай буюу тусаа толгогдсон талбайд ирэх жолоод л байна. Тэгэхээр энэ бүх чин жолооч болж байгаа хүмүүс яг энэ сургуультаар та дамжиж ийн гэж үзэж байна уу юу? Яг уу мэдээж хэрэг дамжиж байгаа, хангах одоо хязгаарлагдсан нөхцлүүд байгаа. Энэ дээр ямар бэрхшээл байдаг вэ гэхээр жишээлбэл 10 суралцагч байна гэж үзвэл түүний 3 нь хувьдаа машинтай байна. Эцэг ихээр нь ах дүүнд нь аваад өгсөн. 5 6 нөхөр нь хувь ямар нэгэн аргаар автомашин жолоодж үзсэн байна. За. Нэг хүн одоо сохор азар жолоодж үзээгүй байх юм бол тэр бол биднэрт одоо бараг тэнгэрийн умдаг гэж хэлж болохоор одоо сургалтын хөтөлбөрийг маш сайн хангаж байна. Тэр хүн цааш нэр эхэлж байгаа учраас. Цааш нэр эхэлж байгаа учраас. Нөгөө хувьдаагаа 3 машинтай байгаа 3 нөхөр би мэднэ л их үү. Би мэднэ л хэд. Та ерөөсөө хэрэггүй. Над заах шаардлагагүй юм байна. Гэдэг юм уу? Энэ талаас нь. Тэгээ тэр 3-д хэн машин жолоодгийг заасан бэ гэхээр аав нь, ээж нь, ах нь, дүү, албан байгууллагын одоо юу гэдэг ямар нэгэн харилцаагаар нэг танил. За тэгээд тэрний муу тал нь юу вэ? Тэрний муу тал нь юу вэ гэхээр нөгөө мэдээж хэрэг дөрвийн ба эсвэл жолоодлагын одоо хичээлийн сургалтыг явуулахад маш хөндрөл очуулж нөгөө мэддэг учраас. Буруу сурцсан учраас одоо буруу ишилсэн сүхийг яаж одоо засаг төвөртөг жишээ тэр юун дээр илэрх вэ? Хамгийн хэцүү нь одоо жишээлбэл дөрвийн багш одоо жишээлбэл тодорхой яг онол зүгээ ингээ яваад ирэхээр энэ чинь мөрдөх хүн байхгүй шүү дээ багшаа. Тэ? Эсвэл дадлагын багш яг жолоодлагын дадлагын үндсэн суурьаар зөв суухаас эхлээд зөв жолоодгоо онол арга зүгэд хэлж өгөхөөр ахгүй. Аль хэдийн нэг гараа жолоодож үзээд ингээд хаанг суугаад ингээ яваа сурцсан. Бүр маш их хичээгээч нэмээгүй маш цаг үрдэг. Тэгээд тэндийг нь засгаж мэдээж бидний нэг давуу тал нь цэрэг юм. Та суух хэвээр ингээд зангидаад явж болж байгаа. Тодорхой одоо цэргийнхаа хүмүүсийг залуучуудыг мэдээж бас суралцж байгаа хүмүүсийг ч мөн ялгаа авахгүй. Яг л хөтөлбөрийнхаа дагуу явна. Хүн чинь бас их муухай амт юм. Нөгөө цэргүүн харахаараа их тийм. За ингээд суухгүй болохгүй юм байна ч гэдэг юм уу. Эсвэл нэг энгийн хувцастай настаа багш харахаараа хамаагүй. Жоохон одоо энэ мө боордлоготой нөхөр надаа юу заа тий. Тэгтээ тэргүй миний аав ээж надаа заагаад өгсөн юм чи. За. Тийм яг энэ бэрхшээл бол байна. За. Хөтөлбөр хангахын тухайд. Жишээлбэл наацахад хараа одоо заримдаа ингээд машины хажууд ингээд суушд уур талд суудлын бүсэд татаад хийцэн байгаа юм. Энэ яа гэх зүгээр та дээрээс сууш. Юу ярьж байгаа юм бэ? Машинд би ормогсоо нэг хийх ёстой шүү. Гэмээс сүртэй юм байна штэ гэж байгаа байхгүй. Тэгээд би нэг яагаад ярьж байгаа гэхээр би Америкт машиныг бариад явж байхад жолоодж байгаа. Тэг жолоод явж байхад тэгээд бас нэг юм жижигхэн юм хүн гаргаад бас торгуулж барьж илээсэн л. Тэгээд нэг танил цагдаа байсан. Бүх насаараа тэр хүн 30 жил замын цагдаа хийсэн юм байна л. Америк хүн. Тийм Америк хүн. Тэгээд надаа юу гэж хэлжсэн бэ гэхээр жишээлбэл Колорадод даруулгагүйгээр явж байгаад ингээд зураг мураг аваад мэдэгдэж шээ эсвэл сандаас хасахад $500 эхлэх бүх торгуул тийм өндөр торгуул. Америк хүн бол хизээч энийг хийхгүй хөдлөхгүй байгаа байхгүй. Тэгээ сургацсан байна. Тэгсэн чи тэр хүн надад юу гэж хэлсэн бэ гэвэл хэдэн мянган шахуу хэрэг дээр очисон гэж байгаа. Тэгээд би даруулгатай мөртлөө нас орсон хүн үзэх гэж хэлж байгаа. Тэгэхээр болдвол бүх юм даруулгагүйгээс болж эхэлж шээ наазах юмнаас. Тэгээ одоо жишээлбэл за тэр нэг эрүүл согтуу явах энэ тэргээд өөр нэг асуудал байна. Тийм үү том асуудал. Тэгээ энэтэй холбоотойгоор энэ зам тавирын ослууд дээр та нар ингээд энэ номон дээр ч байна лээ голож анхаарах юмуд юу гэдэг яах ёстой. Ерөнхийдөө бол яг хуу жолооч ямар зам дээр зорч байгаа нэгдүгээрт мэддэг байх хэрэгтэй. Хоёрд нь өөрийнхөө автомашины өргөн урт эзэлэх хүн жин тоон даацыг мэддэг байх хэрэгтэй. Гуравт нь жолоодлагын явцад орон зай цаг хугацааны баримжаа гэж байх хэрэгтэй. Жохон онол арга зүй талаасаа нөгөө 2 цагийн сургалт байгаа шүү дээ. Тий. Тэн дээр бид нөгөө аль болох юу өгөхийг хичээж байгаа гэхээр үндсэн нөгөө агуулгаараа суур мэдлэгтэй жолооч бэлтгэхийг оролдож байна гэсэн үг. Жишээлбэл та энэ дээр бичсэн байсан
80 км/цаг хурдтай явж байгаа машин тийм ээ зөвхөн нөгөө хараад реакцаагаар барьтлага 30 м явчихад байна гэдэг хэлсэн байна шүү дээ. 40 орчим метр. Тэгэхээр тэр бол машиныхаа бас жингээс хамаарна. Том машин бол бүр хол явна тийм. Тэгээд мэдээж хэрэг нөгөө том одоо хүн дээрийн автобус одоо дунд орын автобус ч гэдэг юм уу. Энэ мэтлээ ингээд нөгөө зөвхөн өөрийн хөдөлгөөнийг маш сайн мэдсэний дараа нөгөө одоо арай даац ихтэй аюултай ачаатай хүн тээвэрлж байгаа автобусны хөдөлгөөнийг би мэддэг болж иж аюулаас урьдчилан сэргийлж чадах юм уу гэж хараад байгаа. Тэгэхээр тэр жижиг суудлын машин бариад явж байгаа нөхөр тэр том машинтай ойртой хойно урд нь орохдоо ямар гээш амтнд ямар зайд байх хэрэгтэй гэдгийг хидэрхий ойрдох юм бол нөгөө машин таарамсдаа ч гэсэн л ороод ирэх юм байна шүү дээ тийм үү. Тэгээд бас мөн энэ дээр жишээ болгоо шүн зогсож байгаа машины хойноос орсон аваарын тухай бичсэн байсан. Тэгээд ийм аваар зөндөө болоод байна. Энэ асууд яагаад гараад жишээлбэл Чойр Улаанбаатарын чиглэлийн зам дээр гарсан асуул 4 залуу газар дээр нас орж байгаа. Нэг нь бол яг тусламж аваад үхээгүй эмнэлгийн одоо тусламж аваад тэг нас орсон. Яг орчин тэр зураглалыг ингээ харахаар тэр харанхууд байгаа объектыг тэр зорчих хэсэг дээр байгаа объект шүү дээ. Тэр объектыг жолооч хараагүй л байна. Гэрэл гэлзэн гэж даа. Гэрэл тусч байгаа. Мэдээч хэрэг нөгөө цацуулагч гэдэг юм уу бүх стандартаараа тэр автомашинд байгаа. Гэхдээ нөгөө гэрлийн тусгалын зай автозамын нөхцлөөс хамаарат нөгөө холдож гин ойртож гин гэдгийг л жолооч дүгнжих хэрэгтэй гэдгийг л хэлэх гэж орлоод байгаа. Сүүлд нөгөө нэг бас Завхан Улаанбаатарын зам дээр Завхан увсын чиглэлийн зам дээр ээж автомашинаа жолоодж явах үедээ жолоогоо нэг гараа атчихсан баг. Одоо аль нэг гараар. Тэгээд нүх гараад ирэнгүүт нь нүх таарангуут нь жолоогоо ирүүлж огцом ирүүлж байгаа. Нүхээ тойрохын тулд ямар нэгэн нөгөө хорд хурдгалыг бууруулах эсвэл саадыг дайрах нэг юм арга зүй байхгүйгээр үйлдэл хийчихэнгүүт машин анхолдуулах процедур эхэлж байгаа. Тэгээд 5 настай хүүхдэн цонхоор гараад гэр бүлийн 5 6 гишүүний 4 гишүүний нэг нь айлын хүүхд байсан нас ороод нөгөө гэр бүлийн гэмтсэн гишүүд манай онцгой байдлын онгоцоор дараагийн шин нэмлэр ирж. Миний эхнэр бас нөгөө цэргийн учраас нөгөө онцгой байдлын агаараас Ирэнхай аврах ангийн аврах ажиллагааны совилогч. Тэгээд яг нөгөө тэр бодиттой болцсон осол дээрээс нөгөө нэр үдэгч буюу өссөн нөхрөө аваад ирж. Тэгээ энэ дунд нөгөө нэг 14 настай хүүч гэдэг юм ингээ ярьж байгаа яриа дандаа буруу. Эцэг их нь нөгөө автомашин барин уун дахин даран 50 гэж ярьдаг бид нар. Гэтэл сурах хүчиг дүрм хууль тийм үг байхгүй. Вений конец ч байхгүй. За бид нар цаашлах юм бол Вений конецийг бас ярил зүгээр нөгөө 68 онд анх манайх чи Вений конецт нэгдээд түүнээс хойш Вений конвенцэд нэгдэнэ гэдэг чинь дэлхий дээр хүлээн зөвшөөрөгдсөн автомашин жолоодох тэрнтэй холбоотой бүх тэр таних тэмдэг дүрс бүх юмнууд нь адилхан байна гэсэн санаагаар гар үсэх зурцсан байгаа шүү. Тийм. Баруун гартал дүрмийн баримт. Баруун гарын дүрм. Түүн дээр их хурлын тогтоол гараад түүний дараа замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн үндсэн өгөх нь тэнд байдаг. Баруун гараа барьж яваа. Зөвхөн баруун гартал баримт. Тэгмэгс чи одоо нэг 100 гарын машин одоо баг Улаанбаатар хотод 50-аас илүү болчиход байгаа байхгүй юу? 60 орчим 60 гаруй байгаа. Тэгэхээр баруун гарын дүрмтэй улс орно. Зүүн гарын дүрмтэй машиныг ингээд бариад байхаар тэрнтэй холбоотой ямар асуудал гарч байна? Яг уу жолоочийн зорчих хэсгээр зорчиж байгаа тээврийг гэсэн жолоочийн байр солигдож байгаа. Жишээлбэл би таны суудлын дээр сууж автомашин жолоодох хэрэгтэй гэж үзсэн бол би баруун талд суугаад байна шүү дээ. Тэнгууд тэмдэглийн харагдаж бас арай өөр байдаг гэж үзэж болно. Энийг яаж нотлох вэ гэхээр нөгөө урд байгаа зорчиж байгаа автомашинаас нөгөө тэмдэглийн харах байрлалууд нь надад тодорхой хэмээр тодорхой зайгаар арай өөрчлөгдөж байгаа юм. Тэнгууд би өмнөө урдаа байгаа автомашинаас тодорхой зай авч ижил тэр тэмдгийг харна гэсэн. Магадгүй цаашлах тэр аюулыг бүр тэр замын орчны эвдрэлтэй хэсгийг ч гэдэг юм уу. Ер нь их зай авах л шаа. Нэгэнт л одоо та буруу өрүүлтэй машин барьж байгаа бол зөв өрүүлтэй газар тэгвэл та зайгаа 2 дахин ч юм уу зайтай аваад зайгаа нэмээд нэгдүгээр журам тий нэгдүгээр толгойд орох юм зүйл тий чи битгий машин тулаарай дүр нь харагдахгүй болохгүй. За хоёрдугаар гүйц төрүүлэх гэж нэг том зовлон байна тий нөгөө хүн чинь
энэ талд байсан бол өөр харна тий. Энэ талаас чинь ингээд бүтэн гарч иж харах гэдэг шүү. Тэгвэл нөгөө талаасаа бас бүтэн харах гэж гарч байгаа хоёр машин харуулахаараа аюул гарна шүү дээ. Тий. Одоо яг гүйц төрөлхүүдлийн тухайд бол зөвхөн орон нутгийн зам дээр жишээ авах юм бол хурд 100 80 км/цаг хурдтай автомашиныг 100 км/цаг хурдтай автомашин гүйц төрөлх нь шүү дээ. Тэнгүүт би яаж хурдыг тооцоолох вэ гэхээр миний урдах байгаа машин 80 гэж үзэх юм бол би хурдаа 100-таагаар ямар зайд ямар хугацаагаар туулах юм. Жишээлбэл гүйц төрөлх үйлдэлийг 100 км/цаг хурдтайгаар гүйц төрөлх үйлдэл эхэлсэн гэж үзэх юм бол үндсэндээ 350-аас 400 орчим метр зай хэрэгтэй байна надаа. Орон зай хугацаа. Туулах хугацаа болохоор 13 секунд гэж үзэх юм бол 1 секундэд 27 метр зайг туулж байгаа. Эцэг эхчүүд бид нар яг энийг л ярмаар. Ийм орон зай байж та энэ автомашиныг гүйц төрүүлнэ. Зөвхөн энэ үйлдэлийг хийгээд бол өнөө эсрэг улсаас ирж байгаа, өнөө түүний ард байгаа, өмнө байгаа автомашинуудыг ч гэдэг юм ингээд гүйц төрөх үйлдэл нь дандаа хувьсах шинжтэй бас. Зөвхөн нэг хийгээгүй үйлдэл болохгүй гэсэн. Солонгосын цэргийн хүнтэй Сөүлд ингээ машин бариад тэр хүн машин бариад би суугаа явж байгаа байхгүй юу? Цэрэгт байсан хүн. ROTC ч үү тэр чинь цэрэгт байсан хүмүүс нь өөрсөө нэг Америкийн нэг бүтц байд юм байл шүү дээ. Цэрэгт байсан хүмүүс чинь юм өөр банаж байх шиг байна. Тэгээ тэр хүн гээд машин барьдаг байсан байна тань шиг цэрэгт. Тэгээд мань хүн юу зааж өгсөн бэ гэхээр нөгөө аюулгүй барихын тулд чи нэгдүгээр сая ярьсан урдлын машин харах хэрэгтэй. Нөгөө талаасаа боломж гарах юм бол 2-3 км-ийн цаана юу болж байгааг харах хэрэгтэй гэдэг байгаа байхгүй. Тэг бүр алсыг харна. Тий, тэр нь юу гэсэн үг юм? Энэ ингэж нөгөө мэдээ Солонгос би Солонгос зорчиж үзсэн л дээ. Тэнгүүт тентгийн зорчих хөдөлгөөн маш их юу юм бэ лээ. Тэмдэглэлүүд маш олон. Нэг тэмдэг өнгөрөөл дараагийн тэмдгийг уншихгүй болохгүй. Манайх бол жишээлбэл тууш зам нисгээс хөшийн өндөө хүртэл 30 гаруй км үргэлжлэж байгаа. 40 орчим километр. Миний Солонгост зорчсон зам болохоор үндсэндээ 100 орчим километр зай зорчиж байгаа. 10 орчим километр л тууш байна. Тэрнээс хойш дандаа ингээд нөгөө баруун зүүн гар тийш эргэлтүүд орж ирээд тэмдэглэлүүд нь өөрчлөгдөв. Тэнгууд нөгөө яг тэр таны хэлдэг тэр цэргийн жолоочийн хэлж байгаагаар бол зайгаа авч тэмдэгэ мэдрээд тэнгүүтээ түүний цаана юу байгаа гэдгээ бас тооцоолж иж нөгөө зорчдөг байх нь. Манайх бол арай өөр ганцхан тууш зам байгаа. Бусад замууд нь бол 1 2 3 дугаар зэргийн 3 дугаар зэргийн нам манад байгаа. 4 дугаар зэргийн зам бол манай орон нутгийн зам, дээрээс нь налах, дархан, Улаанбаатар чиглэлийн автозамууд орж иж. Бид нар нөгөө тууш зам гэдгийг тэмдэглэлээр ялгаж зөв уншихгүйгээр бас зорчход бас хэцүү байгаа юм уу гэдэг талаас. Тууш замгаа бид одоо бас хүмүүсийн хэллэг дээр highway энэ гэж ярьж штэ тий. Тэрийг хэлж байна уу? Үгүй ээ. Highway бол бүр хурдны хязгаар тогтоогоо гэж ойлгож байна. За нөгөө Германы нэг хотод байх шиг байгаа, Америкийн нэг хотод, Казахстан, Туркид байх шиг байна. Дэлхийд даяар. Манай оронд бол 3 дугаар зэргийн зам л байгаа. Freeway гэдэг нь юу гэсэн үг вэ? Highway, freeway гэдэг ялгаа. Улс хоорондын зам. Улсын чанартай гэж унших байгаа. Тий. Тэгээд тэр шүн машин барих гэж бас нэг урлаг байна. Тэр нэг алсыг харна гэдэг чинь хаана ямар машин байгаа гэдгийг ойролцоо. Шүн автомашин жолоодох бол мэдээж тодорхой онцлогтой. Тэр онцлог юунаас харагддаг вэ гэхээр мэдээж нөгөө тухайн зам орчин гэрэлтүүлэгтэй юм уу, гэрэлтүүлэггүй юм уу, эсвэл хот дотор юм уу, хотоос гарч иж гэж үү юм уу. Тэнгүүт өөрийн автомашины гэрлийн тусгал ба эсрэг талаас ирж байгаа автомашины гэрлийн тусгалын тусгал зөрөх, өнгөрөх зэрэг ингээд үйлдэлүүд дээрээ жолооч өөрийнхөө харааны одоо багтаамжийг сайн дүгнэх хэрэгтэй. Шөнийн жолоодлагын одоо хамгийн гол алдаа бол нөгөө би таны өөрийн холын гэрлээр таныг одоо гэлбуулах. Мөн та намайг гэлбуулах ч үгүй юм. Энэ мэтчлийн ингээд бэрхшээлүүд байгаа. Хүний нүдний харааны багтаамж мөн харагдац гэж байна. 100 м туссан холын гэрлийн тусгал гэж үзэх юм бол миний харааны багтаамж 80 70-ыг л харна. Тэгээ хурднаасаа хамаараад түүнд одоо өнөө объект субъект дээр ноогдох цагаараа дөхнө. Үүнийг сайн тооцоолох л чухал
Хараа яг энэтэй холбоотой нисхийн замд жишээлбэл тэр нэг юм босоо ногоо юм тавьсны үр дүнд тэр юм болгоно ямар ч машин ирсэн гялзуулах нь багасчлаа тий. Айгүй сайхан гоё жишээ байна тий. Яг ийм юу чинь бас Улаанбаатар надад хоёрын хооронд байна шүү дээ тийм ээ. Ингээд харагдаад байгаа. Мөн бас Баян чанд мөртлөө Улаанбаатараас Баян чанд. Тийм тийшээ. Англи, Франц хоёр өөр баруун зүүн гарын дээр шүү дээ. Тэгсэн чинь Францын машин Англи руу орохоор нэг стикер нааж байгаа. Тэгээд стикер наагаагүй Францын машин Англид явж байгааг торгочж байгаа. Бас адилхан. Английн машин Францд явж байгаа мөртлөө стикер стикерийн гэсэн чинь жишээлбэл баруун гарын дүрмтэй машинууд одоо Японы машин гэж бодъё. Тэгээ нөгөө гэрлээ гэлзөө энэ талаар нь явж байгаа шүү дээ машиныхаа. Бид нар бол энэ талаар явна тийм. Энэ талаар явмагц нөгөө бүх тэр холын гэрэл нь яг ингэж тусдгүй жоох ингэж тусдаг юм байна. Тий? Ингэж туссан байхгүй юу? Манайх бас нөгөө тийшээ. Тэгсэн чинь жишээлбэл хоёр буруу өрүүлтэй машин. Японы хоёр машин хоорондоо Монголын зам дээр зөрж ийн гэж бодъё л дээ. Тэгэхэд нөгөө хэлбэлзэл нь авчид бие биенийхээ нүд рүү тусгаар хийцэн байгаа байхгүй. Тэгэхээр энэтэй холбоотой тэр Англи Француудыг тийм ядаж одоо гэрэл мэрлийнхэн тэрийг стикер наах ч юм уу тийм бууруулах тийм юм ер нь бодсон байт юм уу? Онцлогооны төвд одоо жишээлбэл би хоёроо Япон автомашинт онцлогоонд ороход бүх нөгөө тусгал юуг нь гаргаж ирээд хэлбэлтэн зөв бэн буруу байна гэд тогтоож өгж байгаа. За. Манайх. За. Яг тэр тогтооснороо манайх би зорчно гэсэн. Тэгэхээр Япон машинтай хүмүүсийн холын тусгалынх нь холын гэрлийнх нь тусгалыг нөгөө нэг жогийн байгаа бол баруун гартаа хөлтэй хэлбэлтэн зөв тааруулж оншилж байгаа. Оншилж. Манай оншилгоо. Таних зөв байна, тохирохгүй байна, тохирж байна гэдэг. Яа тохируулах нь хэрэг юм? Би тохирохгүй байгаа учраас нөгөө тохируулдаг газрууд дээр очиж тохируулна гэсэн үг. Одоо зас серверүүд дээр. Тэгж онцлогоонд яг тэгж байгаа юм уу? Мэдээж тэглэг байх. Би өөр яг тэрийг нүдэрээ би өөр батлана гэж хэлж чадна. За. Би өөрөө хов тээвэрсэн жолооч шүү дээ. Тий. Би өөрөө ховдоо машинтай онцлогоонд орж ийн. Таних тэнцэхгүй юм байна. Та засчаад иргэдэнгүүт засаад ирэнгүүт за баярлалаа та тэнцлээ. Тэгэхээр Монголд байгаа буруу өрүүлтэй машин ядаж тохируулгын хийсэн байд юм байна гэж ойлгох. Үгүй. Нөгөө онцлогоонд ороход таны гэрэл зөв буруу тусгалтай байна гэдгийг буруу байвал тэнцэхгүй, зөв байвал тэнцээд гарна л гэсэн үг. Гэрлийн туслан бишээ тэнцүүлээд байна ч гэдэг юм уу. Энэ бол юусоо байж таарахгүй. Биднэрт нэг алдаа байгаа юм. Нөгөө одоо шил орон нутгийн жишээ авч ярих юм бол орон нутгад нөгөө хуурай тээвэр хийж байгаа залуучууд байна шүү дээ. Одоо жолооч нар. Бүр ийм олон янзын гэрэлтэй байна. Зориуд нөгөө стандарт бус тусгалтай гэрэл байрлуулсан. Тэгээ хоорондоо дохтыг мэдлдэг ч гэдэг юм. Энэ ингээ боддоор аюул тарьж байгаа бас ойлгох хэрэгтэй байдаг. Орон нутагт байгаа, хотод байгаа юу? Орон нутагт тээвэр хийж байгаа. За. Одоо аймагаас аймаг руу, Улаанбаатараас тухайн аймаг руу. Тэгээд зарим машин дээр биш үү те? Бүр ингээд MG Hammer энэ төр дээр. За арай л дэндүү. Толгой дээр нь ингээ юу вэ тэр хот явж байгаа юм шиг гэрэл асааж байгаа. Тэрий ч одоо ямар нэг хэмжээгээр зохицуулдаг, торгодог, зогсоодог юм байна уу? Байлгүй яг одоо манай цагдаагийн албаагчд нөгөө ажиллаж байгаа шүү дээ. Стандарт бус байна таныг одоо онцлогоо зүц газар дээр зүцэлж байгаа шиг байна. Энэ мэтчлийн ингээд хууль эрх зүгээрээ арга хэмжээнд авагдаж байгаа. За биелүүлэхгүй байгаа талаасаа болохоор өнөө манай жолооч тэнцэнгүүтэй одоо тэгээ ангийн байд юм уу, тусгай зориултын байд юм уу гэрлүүдээ нэмж сөрлүүлээд яваад өгдөг. Тэгээд одоо амьдчул тоглож явах шиг байна. Зөвл тийж. Нөгөө машины шалгалтанд орохдоо авчдаг. Гараад хийчдэг тий. Онцлогоонд орохдоо бүгдийг аваач. Тэгээд тэнцэж гарч ирэнгүүтээ бүгдийг буцаа өгсөрч. Өөр нэг юм машинууд ингээд за ард талынх нь шилүүл ингээд юм хаалттай урд тал нь арай гайгүй. Зарим машин бүр 100% дотор нь юу ч яваа харагдахгүй тийм хар одоо юу вэ? Тэнтэй байна тий. Энэ одоо манай дүрм журамдаа яа таард. Юу 0.5-аас 7 гэж байгаа. За. Стандартаараа. За. Яг хөө тэгээд нөгөө манайхан хойно тэгэл нэг гоё машинтай болохоор тэгээд тас харуулгач тийм байгаа. Би бол тийж л харж байна. Хов хүний өмнөөс төлөөж би хариулж. Гэхдээ тэр чинь тэгж ингэж болохгүй гэсэн юм байх уу? Тэр чинь зөрчигдөж байгаа. Аюулгүй байдал нөлөөлөх үү? Би арийнхаа машиныг одоо шил би тэр харт хэдэ машин дотор байгаа бол би арийнхаа машиныг орон зайг нь мэдрэхгүй шүү дээ. Энэ бичлэг ингээд надад л бэрхшээлтэй байхгүй. Тэр нөгөө хүнд бол гадна талаас бол гоё харагдаж магадгүй. Дээрэс нь яг тэр одоо машины бүхэг дотор байгаа
бүх тэнтэй машиныг одоо шүн болчих юм бол өнөө харагд 0.5-аас 6 7 чинь тодорхой гэрэлтэй гэдэг юм уу ингээд харагдах ёстой шүү дээ. Тэр бүр ингээд хөшиг хаагчаар өнөө үзэгдэх очих хязгаарлагч өөрт нь надад өнөө л аюултай л гэж харагдаа. Нөгөө талаас ч гэсэн нөгөө ирж байгаа машинд ч гэсэн нэг л цул харал юм харагдах юм байна. Тий бүр дамаа явган зорчигч нөгөө мал амьтан бүр харахгүй баруун зүүн хойдол таад байгаа. Тэгэхээр бүр би өөртөө аюул тарж ийна л гэж харах хэрэгтэй. За одоо сүүл нэг ийм асуулт байгаа маа би энэ ер нь одоо ингээд энэ жолоочийн энэ чадварыг сайжруулах. За жишээлбэл одоо машин жолоодох сэтгэл зүйн тухай, бие судлалын тухай энэ төргээд ингээд те автомашиныг аюулгүй ослгүй жолоодох арга барил энэ төргээд заагаад ингээд хэлсэн байна. Тодорхой сантиметр цуу ингээд босоо бай. Рүүлч нь одоо ийм зайтай байх хэрэгтэй энэ төргээд жижигэр ингээд байхгүй энэ төргээд. Тэгээд энэ мэдлэгийг ингээд залуучуудад өгөхөд ер нь угаасаа сургууль хүртэл ярьж болдгоо юм уу энийг? Яг уу сая сонноос нөгөө боловсролын яамны нээлттэй хаалганы өдөр тааралдаад талбай дээр би яг тэр аваар нөгөө хурал суух гэж зорчиж явж байгаад тэгээ холбогд галмын шалтанд танилцуулсан зүгээр би бол нэг ийм техникийн ийм онлайн багш яг уу тодорхой арга зүгээр суралцагч нарт хичээл заах боломжтой гэдэг байдлаар асуусан. Би бас өөрөө 142 дугаар сургуулийнхаа Баянзүрх дүүргийн тэрний нэг 10 дугаар ангийн хүүхдүүд хичээл заасан. Лекц 40 орчим минут. Тэгэхэд яг хүүхдүүдээс нөгөө машин жолооч үзнэ үгүй асуухад айдаа яг эвгүй байлаа. Нөгөө хоёр хүүхд суралцагч угаасаа 18-наас хүрч гисэн. Тодорхой хууль эрх зүгээрээ сургалтанд суугаад жолооны үлэг авсан байсан. 35 6 хүүхд байсан. Тэгээд 30-аад нь биш 20-од нь автомашин жолоод үтсэн баг. Үтсэн баг. Тий. Тэгээ миний хүүхдүүд тий. Тэгээ миний хүүхдүүд бидний автомашин гэдэг бол энэ зангилгааны дангитай цогцлбор үүнийг жолоотхын тулд ийм жолооч ийм амлын арга зүй мэдлэгтэй байдаг. За та аав руугаа залгаад та ээж рүүгээ залгаад ингээд асуултууд асуусан байхгүй. Аав ээж нь мэдэхгүй. Тэнгүүт нөгөө бодит аюул нь эцэг эхчүүд биднэрт байгаа гэдэг бас эцэг эхчүүд бид ухамсарлах хэвээр, олж харах хэвээр тодорхой хэмжээнд онл арга зүйн жоохон мэдлэг бид нар олж авах хэрэгтэй байна гэж хараад байна. За та энэ номыг ингэж байгаа. Ямар ч нөхцөлд автомашиныг зогсоож чаддаг бол хамгийн сайн жолооч юм аа гэж дуусгасан байна. Тэгээ би нэг өчтө бодож илээ л дээ. Цанаар тийм байдаг. Уулын цанаар. Уулын цанаар нэгдүгээр дөрөв. Зогсоох. Ямар ч нөхцөл зогсоож чадах шүү дээ. Тэр чинь өө тийм уртаа чинь 60 90 км/цаг хурдтай явж байгаа шүү дээ. Тэгээд жууржийн байлаг ганц усрээ зогсоох хэрэгтэй байхгүй юу? Хэрвээ зогсоож чадахгүй чи яг цанчин биш ээ. Будаа. Өөрөөс хэд өнгөрөөл эсвэл нөгөө Кеннедигийн нэг дүүн ойчод сүүл нөгөө Шумахер чинь бас нөгөө хурдан давхидаг хүн чинь цанаас болоод 10 хэдэн жил ногоон ургамал болчлоо шүү дээ. Тэр малгайтай мөртлөө тэгж бэрцсэн байгаа байхгүй. Манайх малгайтай малгайгүй цанаар гулгаж байгаа мөртлөө зогсож чадахгүй байх зарим нь. Тэгээ өөрөө очиад үгүй. Яг хөө жоох уулан дээр жоохоо очиж байгаа юм л. Нөө 2000 м-ийн дээрээс явж байгаа. Тэр шиг ийм түрүүний та нэг эмгтэй хүний тухай ярьлаа шүү дээ. Нэг гараараа барьсан явж байгаа атгах зүйл гараад чинь тий. Энэ яг хөө би бол ховдоо ингэж шаадах. Ер нь бол биднийг ямар нэгэн ослын аюул тохиолдсон гэж үзэх юм бол бодит аюул тулгарлаа гэж үзэх юм бол түүнээс энэ лав. Түүнээс ш бурхан ямар нэгэн шуу тагтааны одоо өд те тэгээд хадаг яндар одоо ээжийн өргөсөн цагаан сүч биднийг аврахгүй юм байна. Бодит аюул тулгархад бидний хэн амрах вэ гэхээр зөвхөн л аврна. Жохон онл арга зүй мэдлэгтэй. Та бүхэн өнөөдрийн нэвтрүүлгийг яг наадах нь ажиллахад тус болох байх гэж бодож байна. Энэ тухай ингээ ер нь бол ингээ ярих хэрэгтэй байхгүй. Нэг юм. Тэгж бодоод би тантай ингээ танилцаад мэдээд ийм ном бичсэн хүн явж аймагц би шууд таныг өрсөн шүү дээ. Маш баярлалаа. Тэгээд яагаад гэвэл бид олон хүний юу гэсэн үг юм дайн болж байгаа ш 5 600 хүний алдаад ингэж болохгүй шүү дээ. Яг би сонирхолтой яг Афганистанд өмнө Суданд үүрэг гүйцэтгэжсэн. Тэнд бол мэдээж нөгөө цагийн байдалтай докторгүй зэвсэг хаалгууд ихтэй ч гэдэг юм уу. Тэнд нэрвдэж байгаа хүний тоогоос манай зөвхөн зам тэрийн ослын тоо
давдаг. Тэгэхээр бид нар бас нөгөө энд нөгөө цагдаагийн замын цагдаагийн тээврийн цагдаагийн бат очир хоорондоогийн очрот хоорондоогийн хэлсэн үгийг бас хэлмээр санагдаад байна. Битүүр яг ингэ тантай адилхан уулзаад ингэ ярилцаа сууж хахад надад хэлжсэн. Ингээд зам дээрээ ослоос урсан сэргийлэх ажил бол нэг байгууллага нэг одоо гэр бүлийн ч гэдэг юм. Нэг хүний ажил биш юм аа. Бүх нийтийн ажил. За харин тэр ажлын нэг хэсэг боллоо шүү. Баярлалаа. Тий. За хүн үзэгчтэй өнөөдөр бид яаж аюулгүйж болоод ах вэ? Ямар асуудал гардаг вэ гэдэг тухай бас та бүхний мэдэгт багшгсан нэмэр оруулах зорилгоор зэвсэгт хүчний 0.11-р ангийн техник ашиглалтын ахлах багш хошууч Цэрэн Надмидын булган жаргалтай ярьлаа.